За сайн байна. Би Баян Мөнх. Direct Line Mortgage компанид mortgage-ийн зөвлөхөөр ажилтдаг байгаа. Энэ email-с дугаар 2666 206. За тэгэхээр би өнөөдрийн бичлэгээр юу та бүхэн үзүүлэх гэж байгаа юм бэхээр би энэ 7 хоног юу хийсэн бэ? Түрүү 7 хоногт би та бүхэнд бичлэг үзүүлсэн байгаа. Тэр маань ямар учиртай юм бэ гэхээр ялангуяа хөрөнгө оруулагч нар тийм үү? Америкийн нэгдсэн улсад үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад за тэгээд цааш нь түрээсэлдэг ч юм уу тийм ийм хүмүүст зориулаад таны хөрөнгө оруулалт хэр ашигтай байх вэ гэдгийг би та бүхэнд ерөнхийдөө мэдээлэл хүргэсэн байгаа. За тэгэхээр тэрэн дээр дэлгэрэнгүй нэгдүгээрт мэдээлэл өгье. За хоёрдугаарт би энэ 7 хоног юу хийсэн бэ гэхээр тухайн байрыг хамгийн дээдэлтэй хэдэн доллараар бол танд ашигтай байх вэ? Тухайн нөхцөл тийм үү? Энэ чинь нөгөө зээлийн нөхцөл янз янз байгаа шүү дээ. Тэр нөхцлөөс хамаарат таны maximum purchase price хэд байх вэ гэдгийг би бас тооцож гаргаад оруулсан байгаа. За тэгэхээр хэдүүлээ шууд жишээн дээр явчих. За энэ дашбордны бүр яад юм бэ гэхээр би ерөнхийдөө Illinois болон Калифорнид би юутай license-тай. Тэгэхээр зөвхөн энэ хоёрт би төвлөрч хийсэн байгаа. За хэдүүлээ Illinois гэж харъя л та тийм үү? Illinois. За кондо гэдэг үзье. Кондо туризмын зориулалттай. За хэдээр авдیں۔ За 180 мянгаар 180 мянгаар авъя гэд бодъё тийм үү? За тэгвэл дэдтэй down payment нь за 20%. За хүн хэдвэдийн за 7.8. Ер нь бол инвесторууд бол хүү жоохон өндөр байдаг. За түрээсээ хэдүүлээ ингээд үзье л та. За $2,000. $2,000 тэргээ түрээслэнэ. $180,000 байрыг 20% down тавиад ийм хүүтэй 7.8-аар аваад за 360 сая хугацаатай авбал таны за энэ дээр ингээд харъя л та тийм үү 180,000-ыг авбал за та 3 дахь жилээс эхлээд таны cash flow чинь нэмэх болоод ашигтай болоод эхэлж штэ тийм үү энэ тохиолдолд $180,000 аваад за тэгэнгүүтээ хэрвээ 5 жилийн дараа та зарвал яах вэ гэд харъя л та хэдүүлээ 5 жилийн дараа хэрвээ зарвал таны байрны чинь үнэлгээ ойролцоогоор 202,000 болох нь байна тийм $202,500 таны зээлийн баланс 136 гэхээр ойролцоогоор таны байрны өсөлтөөс $65,000-ыг та олж авах нэ гэж ойлгож байна. За тэгэхээр таны 5 жилийн дараах selling price чинь 202,591 ойролцоогоор зах зээлийн үнэлгээ нэг иймэрхүү байх юм л да тийм үү. За cost money нь байна. Ингээд юу зээлээ хасаад гар дээрээ $49,000-ыг авчиж байгаа байхгүй. За тэгэхээр таны cash flow чинь одоо энэ дээр $42,000-ыг та хөрөнгө оруулалт хийгээд за жил болгоны чинь таны cash flow явж хагаад 3 дахь жилээс positive болоод за тэгээд 5 жилийн дараа та $52,000-ыг авах нэ. За тэгэхээр энэ юу гэсэн юм бэ гэхээр таны хөрөнгө оруулалтын хүч нь 5% тай гэсэн үг. За тэгэнгүүт энэ бол 5 жилийн дараах та ашигтай гарч байгаа нэг хувилбар байна тийм үү. За тэгвэл хэдүүлээ ингэж үзье. За үнэлгээ өсгөд үзье л да. Энийг 200 болгоод үзье. Тийм үү 200 за 220,000-ыг за түрээс маань юу гэдэг. За 1900 гэвэл яах вэ? Return of analysis чинь таних чинь хасах 3 болчихж байгаа байхгүй та үндсэндээ мөнгө авчихна гэсэн үг. Өөрөөр та энэ дээр жилийн таны cash flow чинь дандаа хасахтай тийм үү? Жил болгоно. За энэ бол ихний тохиолдол. За хоёр дахь тохиолдол нь юу юм бэ гэхээр за хэдүүлээ харъя. Энэ дээр нэг ийм анализ байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр sensitivity analysis гэж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр за жишээ нь түрээсээ за өсөхгүйгээр зөвхөн одоо appreciation гэдэг таны энэ хөдөлгөөн гэж өсөл гэж байгаа шүү дээ. Тэр чинь жилийн 2.5, жилийн 3, 3.5, 4 гэсэн үг байгаа тийм үү? За нөгөө талдаа за та түрээсээ 5%-аар, 10%-аар, 15% өсвөл та яг таны одоо хичээнээс гэж ашигтай ажиллаж эхлэх вэ гэдэг би тэр юу одоо шинжилгээг би энэ дээр хийсэн байгаа. Нэгдүгээрт. Хоёрт нь энэ дээр бол зөвхөн түрээс дээр. Энэ дээр бол би хоёр нөхцлөөр хэдүүлээ одоо шинжилгээ хийж штэ тийм үү. За тэгвэл доор зөвхөн нэг нөхцлөөр та бүхэн энэ дээр хараарай. Appreciation-ыг би 3 гэж байгаа. За тэгэхээр энэ дээр энэ дараагийнх нь бол appreciation бол хийгээрэй. Жил болгон. Энэ дээр
1900-аараа өсөхгүй тийм үү. За нэг бол 5% өсөд 1995, 10% 2000-аар 2185 гэдэг. Энэ тохиолдолд таны одоо investment return чинь ямар байх вэ гэдгийг хэдүүлээ одоо эхлээд харъя. За энийг уншиж. Энэ дээр ингээ 20 гарчилж байгаа шүү дээ. 60% тавьж байна. Одоо энэ дээр 70. За ингээ болчлоо. За тэгэхээр юу гэсэн үг над хэлээ харъя л та. За хэрвээ 1900 дээр тийм үү? 1900 гэсэн үнэлгээнд дээр appreciation чи 2% байвал still хэдүүлээ алдагдaltaй байна. За тэгвэл энэ дээр ингээ харахаар байрны чи өсөлт хэрвээ жилийн 4% өсвөл 1900 дээр profit ажиллаж эхлэнэ гэж ойлгож байна. За нөгөө талдаа та түрээсээ 5 өсгөөд таны appreciation чинь байрны чи өсөлт 3.5 байвал та ойролцоогоор 4%-ийн investment return авах нь шүү дээ. За тэгэхээр ингээд явчихж байгаа. Эндээс ингээд та бүхэн ингээд өөрсдөө шийдвэрийг гаргаад явчихж байгаа юм л да. За хэдүүлээ харъя. Энэ бол хасах 3% байгаа. За энэ дээр $1900, $1995, $2090 буюу $10 өсгөж та илүү одоо ашигтай болж ирэх гэдэг нь шүү дээ, тийм үү? Зөвхөн түрээсээ хэдүүлээ бодвол. За тэгэхээр энэ дээр юм байгаа. Энд чинь 3% буюу та бүхэн энэ дүн хараа. Энэ дээр 3, энэ дээр 10. Энэ дүн яг адилхан байгаа шүү. Тэгэхээр юу гэдэг энэ маань ингэж адилхан байгаа учраас хэлж байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө талдаа нэг нэг ийм шинжилгээ байгаа. За тэгвэл ингээ одоогийн нөхцөл чинь 220 мянгаар аваад ийм нөхцлөөр авчиж байгаа шүү дээ, тийм үү? Гэтэл биднес энэ дээр чинь хасах 3%-ийн одоо өгөөчтэй байна, тийм үү? За тэгэхээр хэдүүлээ таргет тавьж үзье л та. За IRR гэдэг 5% таргет биш. Энэ хэдүүлээ за юу гэдэг нь за 8%-аар аваад үзье л та, тийм үү? 8%-ийн таргетыг investment таргетыг 58% ашигтайгаар одоо гарнаа гэвэл энэ 220 мянга хэд байх вэ? Хэд байж ич 8% ашигтай ажиллах вэ гэдэг хэдүүлээ одоо гаргаж үзье. За нөгөө төргөө ороод харъя. Энд юу гэж. За одоо энэ дээр ингээд би болохоор энийг өөрөө энэ инженерийг бол би зохиогоод за ингээд та бүхэнд танилцуулж байгаа. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр би зөвхөн зээл гаргахаас гадна танд зөвлөгөө өгч чаднаа. Ялангуяа хөрөнгө оруулагч нар ер нь байр авч байгаа хүн болгонд би хитээр аваад хитээр ингээд 5 жилийн дараа заруулалт ашигтай байх уу, ашигтай гарах уу, ашиггүй гарах уу гэж би танд бас зөвлөгөө өгөх боломжтой шүү. Зээл гаргахаас гадна. За тэгэхээр юу чинь? За энэ мэн дуусчлаа тийм үү? За хэдүүлээ харъя л да. 5% бид 8% таргет тавьсан шүү дээ. Тэгвэл нөгөө 220 мянга чинь бид юу гэсэн юм бэ гэхээр $154,000 би энэ байрыг би авч ээж би 8% ашигыг би гаргаж авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр юу гэдгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээ маань ямар байх вэ? Тэр байрны чинь зах зээлийн байр үнэлгээ яг тэр 220 мянга 154 чинь хэд 50 70 орчим мянган долларын зөв байна шүү дээ. Тэгэхээр энийг бас тухайн та бүхэн хөрөнгө оруулагч нар шийдвэр гаргахад бол энийг ашиглах боломжтой. Тэгэхээр яг энэ дээр би та бүхэнд ийм мэдээлэл орууллаа. За ингээд та бүхэнд мэдээлэлээр намайг Баян гэдэг. Би Direct Client Mortgage гаргаад зээлийн зөвлөхөр ажилладаг байгаа. За ингээд та бүхэн зээлтэй холбоотой мэдээлэл болно. Ер нь зээл авахар бол надтай холбогдорой. Би Хино ойлон Калифорнид зээл гаргаж байгаа үйл хөдлөх хөрөнгө. За ингээд та бүхэнд баярлалаа.